Намайг Төвний ямын Наран Чимэг гэдэг. Би 1970 онд Сэлэнг аймгийн Орхон туул сумынхаа Чулууд гэдэг газар мэндэлсэн. Бага насаа хэцхийн гар дээр өнгөрүүлээд 78 он сумынхаа 8 жилийн 1-р ангид элсэн орж 8-аа төгсөөд дараа нь Сэлэнг аймгийн Г бомзэндийн нэрмжт 10 жилийг дүүргэсэн. Сургуулаа төгсж ирээд аав маань ногоочноор ажиллаж исэн ногоо бригадад нь ногоочноор ажиллаж агаад сумынхаа цэцэрлэг сургуульд өдөр өнжүүлгийн багш жижүүрээр ажиллаж байсан. Аав ээж маань малчин гаралтай байсан учраас аав ээжийнхээ мэргэжлийг уламжлан мал аж ахуй дээр өдийгөө хүртэл хөдөлмөрлөж байна. Хувираас сүү цагаан эдээ боловсруулж сумынхаа ард иргэдийг эко эрүүл хүнсээр ханахыг хичээж ажиллаж байна. Миний хувьд тосгоныхоо эмэгтэйчүүдийн зөвлөл тэргүүлэгчээр ажилладаг. Манай эмэгтэйчүүдийн зөвлөл шинэ жил март их урсын баяраар хүүхэд эмэгтэйчүүдэд хамарсан үйл ажиллагаа зохион байгуулсан. Үүнд манай тосгоны эмэгтэйчүүд маш идэвхтэй сайн оролцсон. Би бас их баярлж явдаг. Монголчууд маань сайхан сэтгэлийн үзүүр шарт тос гэж ярьдаг. Тиймээс сумынхаа ахмад өндөр настангуудад жоохон ч гэсэн тус нэмэр болохыг хичээж явдаг. Тухайлбал сумынхаа ганц бие ахмадуудад гэрээр нь асаргаа хийх, хоол хүнс төрш түлээгийн төхүүлж өгөх, даралт өндөртэй хөгжүүл даралтны аппарат бэлгэлж байсан. Хүүхэд харах хөнгүүгээс залуучууд маань ажил хийх боломж бага байдсан байлээ. Тийм учраас би зуны 3 сар хүүхдүүдийг харж ажил хийх боломжоор нь хангаж байсан. Миний бие хуваарь хөдөлмөр эрхэлдэг, мал аж ахуй эрхэлдэг ард иргэдийнхээ дуу хоолой болон ажиллахаар энэ удаагийн орон нутгийн сонгуульд нэр дэвшиж байна.